За энэ айл нь бол одоо хуучин юм модон жорлонтой байсныг манай компани өөрчилж цэвэрлэх байгууламжаар тоногдолж хийж өгсөн байна. За энэ цэвэрлэх байгууламжийг энэ айл маань бол өөрсдөө бетон колцоог өөрсдөө бэлдээд 3 дамжлагтай бусад төхөөрөмжүүдийг бол манай компани нийлүүлж угсарч зөвлөж өгсөн байгаа. Байшингаасаа ерөнхийдөө 10 метрийн зайтай ингээд байгууламжаа барьсан байна. Байгууламжийг бол ерөнхийдөө доошоогоо 5-6 метрт хөлдөлтийн түвшингээс доош суулгаж өгсөн байгаа. Цэвэрлэх байгууламжийг колцоогоо. Энэ айлын маань юу нь бол ерөнхийдөө ингээд газрын хөрсөнд шингэхээр цэвэрлэгц ус маань. Одоо хөрсөнд шингэнэ гэдэг нь маань бол газрынхаа гүний усыг ерөнхийдөө тэтгээ явуулж байна гэсэн үг нэ. Одоо орон сууцанд амьдарч байгаа юм шиг жилийн 4 улиралд энэ байшиндаа амьдарч байгаа. Маш тав тухтай. Ерөнхийдөө одоо гэр ороолын гадаа өвлийн үтэн модон жорлон суух мох тийм тав тухгүй байдал байхгүй. Одоо орон сууцны ашиглал дотроо нойлтой бүх юм шийдэгдсэн.